Өглөөний мэндийг үзэгчтэй Тэнгэрлэгзийн Morning Show буюу өглөөний шоу эхэлж байна. Бид хөрөнгөний зах зээл болон технологийн салбар медиа компаниудтай холбоотой сонирхолтой хамгийн сүүлийн мэдээллүүдийг бэлтгэхээр хөтөлбөрөөр инх хөвгөлөж байна. За өнөөдөр надтай хамт студид Яа буюу Намирд ажиллаж байна. Тэгэхээр мэдээж дэлхийн нийтийн хамгийн анхаарлын төвд байгаа асуудал бол мэдээж ойрхон орнын асуудал байгаа. За энэхүү асуудалтай холбоотой мэдээлэл бэлтгэсэн байна. Тийм. Тэгэхээр ойрхон оронд бол сүүлийн үед яг энэ хөрөнгөний зах зээлийг бол тэр чигт нь одоо авч явж ийн урсгалыг чиглүүлж ийн гэж ойлгож болно. За хөрөнгө оруулагчдын хувьд бол харьцангуйгаар бас илүү хүлээцтэй байх энэ хүн нөхцөлийг бол эдгээр үйл явдлууд бол бүрдүүлээд байна. За ингээд 6-7 дахь өдрөөр үргэлжилж байгаа энэ хүү агаарын дайралт бол бас зах зээлүүд дээр бас илүү ийм сөрөг хандлагыг бол үзүүлэх хандлагатай болж байгаа. Мэдээж энэ урт хугацаанд үргэлжлэх юм бол хөрөнгө оруулагчид илүү одоо safe haven гэж хэлдэг, илүү хөрөнгөө хамгаалах энэ чиглэл рүү явах нь бол тодорхой. Тэгэхээр энэ нөхцөл байдал бүрдэхгүй гэдэг бол маш сонирхолтой байна л да. Түүнээс гадна Төв Азид нэгэн чухал үйл явдал боллоо. За Төв Азийн орнуудын ерөнхийлөгч нарын дэд хэмжээний чуулга уулзалт бол яг одоогийн байдлаар зохион байгуулагдаж байна. За үүнээс гадна медиа компаниуд, томоохон медиа компаниуд тренд хандлагатай холбоотойгоор томоохон шилжилт бүтцийн өөрчлөлтүүдийг хийж байна. За эдгээр мэдээллийг бид та бүхэнд энэ удаагийн хөтөлбөрөөр өргөхээр бэлтгэж байна. Ингээд хөтөлбөрөө эхлүүлье. Тэгэхээр яг өнгөрсөн 7 хоногоос эхлээд ойрхон орондод үүсэж байгаа нөхцөл хямрал дэлхийн нийтийн инфляц болон эдийн засгийн удаашралд нөлөөлж магадгүй гэдэг тоо мэдээлэл статистик үзүүлэлтүүд гараад байна. За энэ нь Ирантай хил залгаа оршдог хормозын хоолой холбоотой гэж бол ер нь бол эдийн засгчид бол геополитикчид бол тайлбарлаж байна. За энэхүү хормозын хоолойгоор бол дэлхийн газрын тосны нийт нийлүүлэлтийн 60% нь явж өнгөрдөг ба за үүнээс гадна за Аз ТV-ийн 80% нь бол энэхүү хормозын хоолойгоор явж өнгөрдөг. За эдгээрээс гадна дэлхийн нийт байгалийн хий болон газрын тосны 20% зөвхөн энэ хоолойгоор явж өнгөрдөг гэдэг нь за энэхүү хоолойн дээр Иран улс ямар нэгэн байдлаар санкц юм уу хориг эсвэл хязгаарлалт тавихад дэлхийн нийтийн байгалийн хий болон газрын тосны дамжуулалт нийлүүлэлт саадах том эрсдэлтэй нүүр тулна гэдгийг бол олон улсын шинжээчид болон геополитикчид бол анхааруулж байна. За дэлхийн нийтэд бол энэ газрын тосны нийлүүлэлттэй холбоотойгоор хэд хэдэн choke point буюу за боомлолтын цэг гэдэг ойлголт байдаг. За энэхүү геополитикт байдаг ойлголт нь за газрын тосны тээвэрлэлтийн үед хамгийн нарийнхан явагдаж байгаа тэрхүү цэгүүдийг нэрлэдэг. За хамгийн чухал цэгний хувьд бол мэдээж яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа хормозын хоолойг бол нэрлэдэг байгаа. За түрүүн хэлсэнчлэн мэдээж Азийн зах зээлийн хамгийн гол тоглогчдын нэг болох Бүгд найрамдах Араб улс, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, за мөн энэтхэг улсын газрын тосны нийлүүлэлтийн ихэнх хувь нь энэхүү хормозын хоолойгоор дамжин өнгөрдөг. За харин Иран улсын хувьд бол өмнө нь яг энэ геополитик стратегийн хувьд хамгийн чухал цэг болох энэхүү цэг дээр хэд хэдэн геополитикийн арга хэмжээнүүдийг авч ирсэн удаатай юм байна. За өмнө нь бас хэд хэд удаа хаахыг оролдож байсан ч гэсэн бүрэн хааж түүхэнд бол ерөөсөө чадаагүй. Яагаад вэ гэхээр Ираны хувьд ч гэсэн өөрсдийнх нь эдийн засаг нь бас газрын төстэй нийт холбоотой байдаг гэдгээр энэ бол хаахад бол маш төвөгтэй. Харин хаах эрсдэл байгаа юу гэвэл мэдээж байгаа. За хамгийн сүүлд гэхэд 2012 онд Ираны зүгээс бол энэхүү хоолойгоо бүрэн хаана гэж мэдэгдэж байсан ч бол тухайн үед ямар нэгэн шийдэл хүрж бол арга хэмжээ бол авч байгаагүй. За дэлхийн нийтийн мөн мэдээлж байгаагаар за эрчим хүчний мэдээллийн газраас бол ингэж тодорхойлсноор за хормозын хоолой бол дэлхийн хамгийн чухал газрын тосны дамжуулах хамгийн нарийн цэгээ. За харин эндээс бол Арабын нэгдсэн Эмират улс, Сауди Араб, за мөн Катар, Бахрейны газрын тосны нийлүүлэлт бол эндээс өрнөдөг. За дэлхийн нийтийн яг Арабын хойгд байгаа орнуудын газрын тосны нөөц дэлхийн нийт рүү тархахдаа энэ хоолойгоор дамждаг учраас геополитикийн хувьд хамгийн чухал зэг болоод байгаа. За энэхүү мэдээлэл дээрээс таарахад газрын тосны 4.1, за байгалийн хий 15% гэсэн. Ингээд баг зэргийн зөрүүтэй тоонууд бол статистик мэдээллүүдээр байгаа. Гэхдээ нийт газрын тосны за 4.1 юм уу 5.1 орчим хувь нь бол мэдээж энэ зөвхөн энэ хоолойтой холбоотой гэдэг нь бол энэхүү мэдээллүүдээр харагдаж байгаа. За Сауди Арабын хамгийн том компаниудын нэг болох Сауди Арамкогийн хувьд бол мэдээж энэхүү хоолойг ашигладаг ч гэсэн за геополитик стратегийн хувьд бас өөр нэгэн шат дамжлагнуудыг бас ашигладаг байна. За бусад улс орнуудаар дамжуулсан тийм сувг хоолойнуудыг бол сүүлийн жилүүдэд барьж эхлээд байгаа. За мөн Катар улсын хувьд ч гэсэн өөр одоо Катарын хувьд бол жишээ нь Оман руу дамжуулаад тэгээ Оманы бонд дээрээс цаашаа дэлхийн нийт рүү
задгаад далаа руу ингэж гарч газрын тушаа тээвэрлэх гэх мэтчлэн иймэрхүү сонголтуудыг хийдэг байна. За харин геополитикчид болон эдийн засагч стратегч хүмүүсийн зүгээс үзэж байгаагаар бол энэхүү эрсдэл бол за ойрох дарамтад үүсэж байгаа хямралтай холбоотойгоор хаагдаж магадгүй. Гэхдээ хаах нь бол мэдээж хамгийн сүүлийн шат байх болно гэдгийг бол анхааруулад байна. За үүнтэй холбоотойгоор за мэдээж газрын төсний үн бол мэдээж сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа. За 7-оос 12% нэмэгдэж яг хэлбэлзэж байна гэж хэлэхэд болно. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулагчид газрын тосноос гадна ер нь яг энэ эдийн засгийн болон за геополитикийн юм хурцтмал нөхцөл байдал хаашаа мөнгө оруулж байна. Тэгэхээр ер нь бол эдийн засагтай холбоотой асуудлууд үүсгэх доолнд бол хөрөнгөний зах зээл дээр бол ямарваа нэгэн одоо савлгаанууд ирж идэг. За энэ бол одоо мэдээж өөрсдийнхөө бас мөнгөн хөрөнгийг бас хамгаалах одоо энэхүү зорилго явж идэг гэж ойлгож болно. За ингээд яг энэ ойрох дорнодод болж байгаа үйл явдалтай холбоотойгоор бол хөрөнгө оруулагчид мөнгөө хааш нь хийж байгаа вэ гэдэг мэдээллийг бол яг одоогоор өнөөдрийн байдлаар харах юм бол за яг илүү яг энэ хувьцааны зах зээл дээрээ бол одоо бат хിവэр байна. За магадгүй энэ цааштай одоо хүнд хэмжээнд ороод хормсын одоо хоол хаагдсан ч гэдэг юм уу нийт одоо энэхүү далайн тээврээр явж байгаа 35% хүртэлх энэхүү одоо энергийн одоо нөхцөл байдал бол хомсдоод ирэх юм бол мэдээж эдийн засгийн нөхцөл байдал хэцүү болно. За түүнээс улбаатаагаар бол дараагийн одоо хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах шийдвэрүүд бол гарч явах ёстой. За ингээд бидний яг өнөөдрийн харж байгаа нөхцөл байдал бол ерөнхийдөө хувьцааны зах зээл дээр бол хөрөнгө оруулалт бол илүү сонирхолтой байгаа. За учир нь энэхүү одоо салбараас бондын салбар руу эсвэл алтны салбар руу их шилжиж байна гэдэг одоо мэдээллүүд бас мэрсэр байгаа. Гэхдээ энэ бол яг одоо дата мэдээлэл дээр бол бас яг батлагдаж харагдахгүй байна. За үүнийг яаж хардаг вэ гэвэл хувьцааны зах зээлээс ерөнхийдөө бондын зах зээл рүү хүмүүс хөрөнгө оруулалтаа шилжүүлэх буюу эдийн засгийн цаашдын одоо байдалд одоо илүү ихтгэлгүй болох энэ явцыг бол үүгээр бол тодорхойлдог. За яг одоогоор харах юм бол Америк нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөж бол 4.4% буюу одоо багасахгүй байгаа гэж ойлгож болно. За хэрвээ эдийн засагт ихтгэлгүй болоод хөрөнгө оруулагчид хувьцаагаа зараад ч юм уу ингээ бондын зах зээл рүү шилжих энэ хөдөлгөөн ихэлсэн байх юм бол мэдээж 4.4%-аас бол бондын өгөөж бол буух ёстой. Учир нь зах зээл дээр байгаа дэлхийн хамгийн одоо найдвартай хөрөнгө оруулалт гэж хэлэгддэг Америк нэгдсэн улсын 10 жилийн бонд одоо зах зээл дээр илүү сайн зарагдаад эхлэх юм бол энэхүү 4.4% гэдэг бол ойролцоогоор 3% руу. За ингээд цаашдаа бүр дамжирах юм бол 2% руу ч буух магадaltaй байгаа. За учир нь бол өнгөрсөн одоо ковидын нөлөөгөөр бол 1.3% хүртлээр бондын өгөөж бол бууж исэн ийм нөхцөл байдаг. За энийг бол одоо inverted curve буюу одоо яг бондын энэхүү морин бол одоо нөгөө тийшээ харах буюу бондын өгөөж сонирхолтой биш зөвхөн хүмүүс өөрсдийнхөө тэрхүү хөрөнгийг хадгалахын тулд бол Америк нэгдсэн улсын бондыг худалдаж авдгаа гэдэг ийм нөхцөл рүү шилжих ёстой. Яг одоогоор бол энэ нөхцөл бол харагдахгүй байна. За харьцангуй бас алтны зах зээл дээр бол бас хөрөнгө оруулагчид илүү одоо мөнгөө бол хийсэн одоо урсгал бол хിവэрэ байгаа. Яг одоогийн байдлаар бол алтны нийт одоо энэхүү маркет кап гэж хэлдэг хэмжээ бол 22.8 тэрлион долларт хүрсэн. За энэхүү нөхцөл байдал бол яг жил гарнахны өмнө бол 12 тэрлион доллартай байсан гэдгийг санах хэрэгтэй. Тийм учраас ерөнхийдөө бол алтны зах зээл рүү бол аль хэдийн хүмүүс хөрөнгө оруулалтаа хийгээ шилжчихсэн ийм нөхцөлтэй байгаа маа. Тэгэхээр яг өнөөдрийн байдал бол хүлээж харах хөрөнгө оруулагчид илүү энэхүү ойрох дорнодын асуудал хэрхэн шийдэгдэхээс хамааран бол дараагийн алхмаа хийхэд бол бэлэн байгаа гэж байна. Тэгэхээр яг ойрох дорнодын энэхүү хямралтай холбоотойгоор хормолсын хоолой хаагдвал хэнд хамгийн их хохиролтой вэ гэхээр за бүгд найрамдахтад ард улсын газрын төсний нийлүүлэлтэнд хамгийн их хохирол учирч магадгүй гэдэг таамаглалыг бол геополитикчид дэвшүүлсэн байна. Харин нөгөө талаараа маш нэгэн сонирхолтой бас нэг аргумент байгаа нь за хэрвээ энэ хоолой хаагдвал хамгийн хинт ч нөлөөлөхгүй байх газар нь болохоор мэдээж Израиль улс байгаа гэдэг нэг ийм сонирхолтой таамаглалуудыг гаргасан байна. Тэгэхээр мэдээж Иран улсын хувьд хамгийн гол хамтрагч стратегийн түншлүүд хамтрагч нарын нэг нь Хятад улс учраас за энэ баг хаагдахгүй байхаа гэдэг бол таамаглалуудыг бол дэвшүүлж байна. За үргэлжлүүлээ та бүхэн дараагийн мэдээлэл хүргэе. За бүгд найрамдахтад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпинг Казахстан улсад айлчилж байна. За Ши Жинпингийн хувьд бол Казахстан улсад за Оросын дараачаар хамгийн олон удаа айлчилж байгаа юм хөө тохиолдол болж бүртгэгдэж байгаа юм. За Казахстан улсад энэ 7 хоногт айлчилж байгаагийнх нь гол ач холбогдол нь болохоор яг энэ 7 хоногт за Төв Азийн орнууд буюу за Казах, Киргиз,
Узбекистан, Туркменистан, Тажикстан гэсэн 5 улсын за дээд хэмжээний уулзалт бол Казахстаны нийслэл болон Астана хотод бол яг одоо зохион байгуулагдаж байгаа. За энэхүү чуулга уулзалтын үеэр бүгд найрамдах дард улсын ерөнхийлөг Ши Жинпинг айлчилж байгаа нь мэдээж маш чухал үйл явдлуудын нэг болж өнгөрж байна. За мэдээж хятад улсын зүгээс сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа нь бүс ба зам бодлогын хүрээнд за хамгийн чухал стратегийн түншлэгч нь бол мэдээж Казахстан улс одоо байгаа. Казахстан улсад нийлүүлж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг бас нэмэгдүүлж сүүлийн жилүүдэд 26 тэрбум долларт бас нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдэг мэдээллийг бол одоогийн байдлаар өгөөд байна. За энэхүү чуулга уулзалтын үр дүн бол одоогийн байдлаар харахаа олон нийтэд ил болоогүй байгаа. За тэгэхээр ер нь яагаад Казахстан улс болон Төв Аз хятадын хувьд л ийм чухал газар вэ гэхээр за газрын тос болон за түүнээс гадна уран газрын овор элементтэй холбоотой маш олон байгалийн баялаг нөөцүүд мэдээж Төв Аз болон Казахстаны газар нутаг дээр байдаг. Тэгэхээр хятад улсын стратегийн хамгийн том түншлэгч нь Казахстан улс байхад бол энэ талаараа ашигтай гэдгийг бол мэдээлж байгаа. За үүнээс гадна Төв Аз болон хятадын эдийн засаг болон экспортын зарим нэг мэдээллийг та бүхэнд хүргэе. За Казахстан улсын хувьд бол 2023 онд за хятадаас импортынхоо 30%, экспортынхоо 16%-ийг бол хамаарж байсан байна. За тоо мэдээлэлээр гэвэл хятадаас 18.7 тэрбум долларын импорт хийж, за 15 тэрбум долларын экспорт хийжсэн ийм мэдээлэл байна. За харин Тажикстан улсын хувьд болохоор 368 тэрбум долларын импорт хийж, за 250 сая долларын экспортыг бол хийжсэн байна. За энэ импортынх нь 56, экспортынх нь 16%-тай бол тэнцдэг байна. За харин Кыргызстан улсын хувьд бол хятадаас 368 тэрбум долларын импорт, за 887 сая долларын экспорт хийжсэн байна. Тэгэхээр импортынх нь 29, за экспортынх нь 26. За харин Узбекистан улсын хувьд бол 12.7 тэрбум долларын импорт, 182 тэрбум долларын экспорт хийж, за импортын 32, экспортын 6%. За харин Туркменистан улсын хувьд хараахан 1 тэрбум долларын экспортод импортод бол хүрээгүй байгаа юм байна. За 957 сая. За харин экспортын хувьд бол 963 тэрбум доллар гэсэн мэдээлэл. За харин импортынх нь 20, экспортынх нь 62%-ийг эзэлдэг. За эдгээр мэдээллүүдээс харахад бол мэдээж хятад улс бол Төв Азийн хамгийн чухал экспорт болон импортогчийн хамтрагч бол гэдэг мэдээлэл бол эндээс харагдаж байна. Тэгэхээр геополитикч болон стратегч хүмүүсийн хувьд болохоор нэгэн дэвшүүлж байгаа нэгэн сонирхолтой онол байгаа. За хятадын хувьд бүгд найрамдах хятад улс Төв Азийн хувьд хуучин зөвлөлт холбоот Орос улсыг орлож чадах уу? За хятадын хувьд бол стратегийн хувьд бол ямар бодлого цаашаад баримтлах вэ Төв Аз дээр гэдэг нь бол нэлээдгүй сонирхолтой асуудал байна. За энэ нь мэдээж тухайн 5 улсын эдийн засгийн өсөлт болон хөрөнгийн зах зээлтэй мэдээж холбогдно. Тэгэхээр Нёгаас асуухад Казахстан улсын ер нь эдийн засгийн өсөлт болон томоохон индексүүд нь ер нь сүүлийн жилүүдэд ямархуу нөхцөл байдалтай байна. Тэгэхээр Казахстан улс бол мэдээж хөрөнгө оруулалтыг бол сайн татж байгаа одоо топ улсуудын нэгт бол тооцогдож байна. За дэлхий дээр бол одоо яг энэ байршлаараа буюу геополитикийн газар зүүн байршлаараа бол давуу тал ашиглаж байгаа одоо цөөхөн орнуудын бас нэг байгаа. Тэгэхээр түрүүн ярьсанчлан бол яг хятад улс яг Казахстан дээр яг ямархуу бодлого баримталж байгаа вэ гэдэг дээр бол бас зарим нэгэн мэдээллүүд бий. За энэ бол юу юм гэхээр мэдээж Казахстан улсын энэхүү автомашины зах зээлийг бол бас хятад улс бол нэлээдгүй сонирхож байгаа гэдэг нь бол тодорхой. За энэ юу вэ гэхээр Казахстан улсын нийт одоо автомашины зах зээлийн бол дийлэн хувийг нь бол за Япон солонгос одоо машинууд ерөнхийдөө эзэлдэг болвол за энэхүү зах зээлийг бол хятад улс эзлэхийг бас нэлээд зорж байгаа. За үүнтэй холбоотойгоор зарим нэгэн бодлогуудыг бас хэрэгжүүлж эхлэх одоо энэхүү мэдээллүүд бас өнгөрсөн жилийн сүүлээс хойш гарч эхэлсэн. За энэ юу вэ гэвэл транзит тээврийн асуудал яригддаг. За хэрвээ хятад улсын одоо нутаг дэвсгэр дээгүүр хуучин автомашин одоо дамжин өнгөрөх юм бол мэдээж Төв Азийн орнууд за үүнд бас Монгол улс бас багтана транзит тээврээс өндөр одоо хэмжээний татвар төлөх ийм шаардлага үүсч болцсохгүй байгаа. Хэрвээ тэх юм бол нэгж одоо хуучин одоо автомашин буюу за Япон солонгос автомашины үнэлгээ бол өндөр болох учиртай. За ингээд үнэлгээ өндөр болсноор хуучин автомашины үн за шинэ автомашины үн хоёр бол нэлээд ойрхон болж ирэх ийм төлөвтэй байж байгаа. Тэгэхээр хятад улс бол мэдээж өөрсдийн EV секторыг бол одоо Төв Азийн зах зээлд бол нийлүүлэх маш өндөр сонирхолтой байгаа. За илүү одоо Америк гэхээсээ илүүтэйгээр өөрсдийн зах зээлийг Азийнхаа одоо нөхцөл байдлыг бол хангахыг бол зорж байгаа гэж ойлгож байна. Тийм ч учраас энэхүү яриа бол баг үнний ортой бол нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Тэгэхээр транзит тээврийн үн нэмэгдлээ хуучин автомашин болон шинэ автомашин хоёрын үнэлгээ ижил болохоор
Хятадын EV секторын зах зээл бол илүү Төв Аз руу тархах энэ одоо нөхцөлийг бас бүрдүүлж байна гэдэг ийм стратеги байгаа гэдгийг бас шинжээч бас онцолж байгаа. Тэгэхээр Төв Азад ийхүү дэд хэмжээний томоохон хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна. За энэ уулзалтын албан ёсны үр дүн гарсны дараа бид бол үргэлжлүүлэн мэдээлэх болно. За харин Entertainment болон медиа салбартай холбоотой томоохон шилжилт хөдөлгөөн дэлхийн нийтэд өрнөж байна. За энэ нь бол стриминг үйлчилгээ болон уламжлалт медиа компаниудтай холбоотой. За Warner Bros Discovery өөрсдийнхөө бизнесийг хоёр хувааж, за стриминг үйлчилгээ болон уламжлалт телевиз кабелийн сувгуудаа тусад нь хоёр компани болгож салгаж байгаагаа өнгөрсөн 7 хоногт албан ёсоор зарлалаа. За энэхүү шилжилтийн хүрээнд Global Networks гэдэг нэртэй шинэ компанийг үүсгэн байгуулж, за энэнийхэн доор CNN, за TNT, TBS, за мөн телевиз болон кабелийн бусад сувгууд нь за Bleacher Report болон Discovery Plus нар багтж байгаа гэдгийг бол мэдээлсэн байна. За эдгээрээс гадна дижитал болон стриминг үйлчилгээ үзүүлдэг за HBO Max болон за Warner Bros студи дахин нэг тусдаа компани болж, за энэхүү компаниг нь болохоор тус компани группийн яг одоогийн гүйцэтгэх захирал Заслав өөрийн биеэр бол үргэлжлүүлэн удирдахаар болсон гэдгийг бол албан ёсоор зарлаад байна. За тэгэхээр энэ нь яг ямар шилжилттэй холбоотой вэ? Ер нь яагаад дэлхийн медиа томоохон групп компаниуд ингэж шилжилт хийгээд байна вэ гэхээр зар тахлын үед медиа салбарт томоохон шилжилт гарч ирсэн стриминг үйлчилгээ үзүүлж байгаа платформуудын хэрэглэгчдийн доо асар өндөр нэмэгдэж байгаа. За одоогийн байдлаар Netflix-ийн төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо гэхэд 300 сая хүрчгээд байгаа. Тэгэхээр энэ нь медиа компаниуд уламжлалт, телевиз, кабелийн компаниудаас салаад за хөрөнгө оруулагчдад илүү өр өгөөжтэй, илүү уян хатан нөхцөл байдлыг санал болгохын тулд ингэж бизнесээ хоёр хэсэг салгаж байгаа гэдэг мэдээлэл бол байна. За мөн хэдхэн сарын өмнө NBC Universal кабелийн сувгаа бас салгаж, за NBC Universal-ийн хувьд CNBC, MSNBC зэрэг бол мэдээж томоохон хэмжээний бас телевиз болон кабелийн сувгууд байдаг. За энэхүү компаниас хоёр хэсэг салгаж хөрөнгө оруулагчдад бас уян хатан нөхцөл байдлыг бий болгож байгаа гэж шинжээчд бол үзэж байна. Тэгэхээр ер нь медиа компанийн хувьд энэ шилжилт нь бас хөрөнгө оруулагчдад уян хатан нөхцөл байдлыг санал болгоно гэдгийг нь бас юу гэж харж яаж ойлгох вэ? Тэгэхээр ер нь бол энэ медиа салбар бол өөрөө маш одоо эрчимтэй хөгжиж байгаа. За үүнтэй холбоотойгоор стриминг гэдэг үйлчилгээ бол илүү одоо үнэлгээтэй нөхцөл байдлыг бол одоо зах зээл дээр харуулад байгаа. За энэний хамгийн том төлөөлөл болох Netflix компани бол яг одоогоор бол 500 гаруй биллион долларын үнэлгээнд очижчихсан байж байгаа. Тэгэхээр 22 оны одоо яг энэхүү инфляцаас хамааралтай одоо хувьцааны уналт гэж байдаг. За энэхүү уналтаар бол яг Netflix компани бол нэг хувьцааны үнэлгээ бол 160 орчим доллартай байсан бол өнөөдрийн байдлаар энэхүү компани бол $1200 үнэлгээтэй очсон байгаа бол яг сүүлийн үеийн стримингийн одоо илүү сонирхолтой байгаа хүмүүс хөрөнгө оруулалтаа энэ салбар руу хийж байгаа гэдгийг бол одоо баталсан ийм тооцоол байна. Тэгэхээр хоёр салгаж байгаа гэдэг дээр бас зарим хүмүүс дээр бол үнэхээр асуудал үүсэж байгаа. Хөрөнгө оруулагчид энэ дээр ямар хөрөнгө оруулагчид энэ дээр одоо эсэргүүцэлтэй тулж байгаа вэ гэхээр мэдээж томоохон компаниуд бол өөрсдийн одоо бондыг гаргасан байдаг. Хувьцаанаас гадна бас бонд зах зээл дээр нийлүүлж одоо өөрсдийн хөрөнгийн их үүсвэрээ бас бүрдүүлж идэг байгаа. Тэгэхээр энэхүү бонд эзэмшигчдийн хувьд бол бас одоо Warner Bros-ийн энэхүү одоо яг стриминг болон за илүү кабелийн сувгийг бол салгаж байгаа дээр бол нэлээдгүй одоо эсэргүүцэлтэй тулсан. За яагаад энэ нөхцөл байдал бүрдэж ийн гэхээр хамгийн түрүүнд одоо бидний бонд аль компани дээр нь илүү одоо суурлах вэ гэдэг асуулт тавьж байгаа. Хэрвээ энэхүү нөхцөл байдал кабелийн телевиз рүү буюу одоо кабелийн сувг уламжлалт одоо энэ систем рүү шилжих юм бол бонд эзэмшигчид мэдээж өөрсдөө бол энэхүү бондынхоо өгөөжийг хүртэж чадахгүй гэдэг дээр санаа зовж байгаа нь бол тодорхой. За учир нь бол хэрвээ тус компани дампуурлаа гэж үзэх юм бол төрүүлээд хувьцааны одоо төлөлтүүд хийгдээ дараа нь бол бондын төлөлтүүд рүү ордог учраас энэхүү нөхцөл байдал бол үнэхээр бонд эзэмшигчдийн хувьд бол одоо санаа зовоосон асуудал мөн. За үүнээс болоод бол одоо Warner Bros-ийн бонд эзэмшигчдийн хувьд бол зах зээл дээр бас зарах энэхүү үйл явдлыг бол ихлүүлсэн байж байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бондын үнэлгээ бол буусан хэдэж бондын өгөөж нэмэгдэж байгаа нөхцөл байгаа. Өгөөж нэмэгдэж байгаа учраас хөрөнгө оруулагчдад илүү одоо худалдаж авах энэ нөхцөлийг нь одоо бүрдүүлж ийн гэсэн үг. Тийм учраас бол ерөнхийдөө Warner Bros-ийн хувьд бол за таатай мэдээлэл гарч байгаа юм шиг боловч нөгөө талдаа бас яг энэ хөрөнгө оруулагчдын хувьд бол бас асуудал дагуулсан ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгэхээр яг дөнгөж саяны дэлгэцэн дээр харсан зар сурчлагын зарцуулалтын үзүүлэлтээс харахад за видео стриминг болон за стриминг үйлчилгээ үзүүлж байгаа дижитал платформудад
зарцуулж байгаа зар сурчлагын орлого бол маш ихээр нэмэгдэж байгаа гэдэг бол та дөнгөж сая гарсан баг. За хамгийн анх 2017 онд бол телевизийн салбарыг дижитал платформуудын зар сурчлагын орлогоор бол эвдэж эхэлсэн байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мэдээж цар тахлын дараачаар бол дижитал платформуудын хэрэглээ асар ихээр нэмэгдэж, за уламжлалт телевиз болон кабелийн салбарын бас энэхүү салбар руу нэгдэж өөрсдийнхөө платформуудыг бас үүсгэж эхэлж байгаа. За SPN гэхэд өөрсдийнхөө платформыг үүсгэж байгаа бол за Netflix-ийн араас Hulu, Amazon Prime, за мөн бусад өөр видео стримингийн томоохон платформуд гарч байна. За бүгд найрамдагтад ард улсад ихэд технологийн томоохон компани болох Tencent-ийн хувьд бол өөрсдийнхөө видео платформ аль хэдийн зах зээл дээр нэвтрүүлчихсэн байгаа гэх мэтчлэн за томоохон уламжлалт телевизийн салбар за видео стримингийн үйлчилгээ нэвтэрч орж ирснээр ийхүү томоохон шилжилт хөдөлгөөн яг одоо өрнөж байна гэж хэлэхэд болно. За технологийн салбартай холбоотой дараагийн мэдээлэлд та бүхэнд хүргэе. За технологийн салбарын хамгийн чухал тренд болоод байгаа хэмэл оюуны салбарын хамгийн гол хамтрагчид болох OpenAI болон Microsoft компани дунд хагарал үүссэн гэдэг мэдээллийг их сурвалжууд өгч байна. За энэхүү компани дунд үүсэж байгаа хагарал нь за итгэлцэлтэй холбоотой гэдэг мэдээлэлийг бол их сурвалжуудын зүгээс өгч байгаа. За яагаад энэ итгэлцлийн үйл ойлголцох асуудал үүссэн бэ гэхээр за зарим их сурвалжуудын мэдээлж байгаагаар хамгийн сүүлд Microsoft компани өөрсдийнхөө Microsoft Builds 2025 арга хэмжээг зохион байгуулахдаа за XAI компани үүсгэн байгуулагч Elon Musk-ыг урьж оролцуулсан байгаа. За Elon Musk онлайнаар оролцохдоо за өөрсдийнхөө Grok хэмэл оюуныг за Microsoft-ийн GitHub платформ дээр нэвтрүүлж байгаа гэдэг аль биесээр зарласан. За энэ нь яг ямар учиртай вэ гэхээр за Microsoft компани хөгжүүлэгчдэд зориулсан GitHub гэдэг нэртэй платформ байдаг. За энэ дээр дэлхийн нийтэд хөгжүүлэгдэж байгаа их аппликейшн програмуудын үндсэн гол платформ гэж хэлэхэд болно. За энэ дээр бол Microsoft-ийн Copilot гэдэг нэртэй хэмэл оюунд туслах байгаа. За энэхүү хэмэл оюунд туслах нь OpenAI компани GPT хэмэл оюуны загварыг ашигладаг. Харин OpenAI компани гол өрсөлдөгч болох Elon Musk-тай энэхүү хамтарч өөрсдийнхөө платформ дээр ингэж бүтээгдэхүүнээ оруулж ирж байгаа нь бол мэдээж энэхүү хоёр компани хамгийн хагарал үүсэх гол цэг болсон байж магадгүй гэдэг мэдээлэл бол их сурвалжууд бол өгч байна. Тэгэхээр OpenAI компани хувьд бол мэдээж яг одоогийн тавцан дээр ирэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн хамтрагч нь бол яахын аргагүй Microsoft компани. За тус компани 2019 онд анх ашигын бус статусаас ашигын статус руу шилжих үед 2019 онд анх удаа Microsoft $1 тэрбум хөрөнгө оруулалт хийж байсан. За үүний дараачаар ChatGPT гарснаас нэг 2-3 сарын дараачаар $10 тэрбум хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж яг одоогийн байдлаар нийтдээ $13 тэрбум үнэлгээтэйгээр за компани 49% бол эзэмшиж байгаа гэдэг мэдээлэл. За хамгийн сүүлд OpenAI компани хувьд стратегийн шинжилэлт хийж бүтцээ өөрчлөхдөө за энэхүү 49-ийг 33 руу болгож буулгах саналыг Microsoft-д тавьсан байна. За мэдээж Microsoft-ийн удирдлагуудын зүгээс энэхүү саналыг нь хүлээн аваагүй. За харин OpenAI компани хувьд одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь $300 тэрбум үнэлгээнд хүрчээд байгаа. За энэ үнэлгээ ч гэсэн цаашаага өндөр нэмэгдэх хандлагатай байна. За хамгийн сүүлд гэхэд энэхүү $340 тэрбум үнэлгээтэйгээр хөрөнгө оруулалт татахдаа Японы SoftBank-наас $30 тэрбум хөрөнгө оруулалтыг татаж чадсан байгаа. За энэхүү хөрөнгө оруулалтын багц нь нийтдээ $40 тэрбум байсан гэх мэтчлэн OpenAI компани хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ бол асар ихээр нэмэгдэж байгаа. За хамгийн сүүлд жилийн орлого нь гэхэд $10 тэрбум хүрсэн гэдэг мэдээлэл. Тэгэхээр тус компани хувьд бол мэдээж их хувьцаагаа эзэмшиж байгаа гол хөрөнгө оруулагчтайгаа энэхүү маргаан үүсгэх нь бол мэдээж цаг хугацааны асуудал байсан гэдгийг бол зарим шинжээчид бол таамаглаж байсан. Гэхдээ энэхүү хамтрал бас ер нь цаашаага хэрхэн яаж өрнөх вэ гэдгийг мэдээж хэмэл оюуны салбарт маш том өөрчлөлтийг авчрах магадлалтай. Яагаад вэ гэхээр яг одоогийн байдлаар ChatGPT, OpenAI-ийн ChatGPT, Microsoft компани азуур үлэн технологийн платформ дээр бол ажилладаг. Тэгэхээр энэ хоёрын хагарал ChatGPT-ийн хэрэглэгчдэд ч гэсэн бас шууд нөлөөж магадгүй гэдэг таамаглал байгаа юм. Тэгэхээр ер нь хэмэл оюуны өрсөлдөөнд бас нэгэн томоохон шинжилэлт гарч магадгүй нэ. Тэгэхээр өргөжлүүлэн та бүхэнд Chartmaster булангаар өгч, тэгэхээр S&P 500-ийн ханшийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг та бүхэнд нөмөр дүүрэх болно. Баярлалаа гана. Тэгэхээр S&P 500 бид нар өнөөдөр Chartmaster буландаа онцлогч байна. Учир нь бол сүүлийн одоо 4-5 сарын хугацаанд бол одоо S&P 500-ийн уналтыг бол одоо хүн болгон ярьж исэн. За эргээд энэ маш богинохон хугацаанд иргэн 20 гаруй хувиар өссөн нөхцөлийг бас ярьж исэн. Тийм учраас бид нар яг ямархуу нөхцөл байдалтай байгаа талаар өнөөдөр шинжилгээ хийж харцгаая.
За энэхүү харж байгаа зураглал бол S&P 500 индекс гэж байгаа. Тэгэхээр бидний хамгийн өндөр цэг дээр очсон үеийг нь мэдэх нь бол 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бол S&P 500 нэгж ирэх нь бол 6140 орчим доллар дээр бол арилжаалагдчихсэн. За ингээд тарифын асуудалтай холбоотойгоор 4 дугаар сарын 7-нд бол хамгийн доод хэсэг нь буюу 4836 цэг дээр бол ирсэн байгааг та бүхэн харж байна. За энэ хооронд бол хэдэн хувийн уналт буюу нэг жодоо хувьцаа дээрээс хэдэн хувийн алдагдал хүлээжсэн бэ гэхээр 21 орчим хувийн алдагдлыг бол энэ хугацаанд хүлээсэн байна. За гисэн хэдий ч тухайн үед бол тарифын асуудал бол 90 хоногоор хойшлоод за ингээ улс орнуудтай бол илүү гэрээ хилцлийг байгуулах боломжтой гэдгийг зарлснаас хойшоогоо бол өнөөдрийн нөхцөл буюу 2371%-аар бол өсчөөд байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөлийг бол илүү техник шинжилгээ талаас бол тайлбарлах шаардлага гарсан. За үүн дээр бол бид хамгийн нэгдүгээрт бол 50 өдрийн хөдөлгөөний дундаж хаалтын ханшнуудын дунджийг за 200 өдрийн хаалтын ханшнуудын дундажтай харьцуулсан үнэлгээг бол харъя. За ингэхэд бол 4 сарын 11-ний өдөр бол 50 өдөр нь илүү хурцаар унсан гэдэг нөхцөл байдал бол энэ үүссэн байж байгаа. За гисэн хэдий ч яг энэхүү нөхцөл байдал бол 5 дугаар сарын 10-аас хойшоо бол маш хүчтэй өсөж бол яг өнөөдрийн байдлаар бол эргээд 6000 орчим дээр бол S&P 500 бол үнэлэгдэж байна. За энийг бол dead cross хийгээд дараа нь дахиад golden cross хийх нөхцлөө гэж бол техник шинжилгээнд бол үздэг байж байгаа. За үүнээс гадна RSI индекс буюу харьцангуй хүчний индекс гэж байдаг. За хүчээр бид нар юуг хардیں, юуг тодорхойлтын гэхээр хэдэн хүн худалдаж авж байгаа. За хичнээн шеэр буюу тоо ширхгээр зарж байгаа вэ гэдгийг бол хооронд нь харьцуулж хардаг. За энэ хүн нөхцөл дээр бол нэг сонирхолтой хөрөнгө оруулагчдын хардаг нэгэн зүй тогтол бол бий болсон. За энийг бол divergence гэж бол нэрлэдэг байж байгаа. Тэгэхээр RSI индексийн 70 индексээс бол ерөнхийдөө уналтын нөхцөл байдал үүссэн байгааг бол бид энэхүү улаан шугамар бол татаж харж байна. За эсвэргээрээ S&P 500 дээр өсөлт үүссэн байгаа гэдгийг бол харж болно. За энэ хоёр нөхцөл юуг илэрхийлдэг вэ гэвэл яг одоогийн явж байгаа тэрхүү тренд эргэх процесс юм а гэдгийг бол тодорхойлдог байгаа. За үүний цаана бол асар тоон өгөгдлүүд дээр тулгуурсан байдаг учраас divergence үүсэж байгаа тохиолдолд бол тренд эргэнэ гэдгийг бол илүү шинжээчд бол илүү үүнд итгэж хардгаа гэж ойлгож болно. За энэ бүхэн бол зөвхөн нэг confirmation буюу нэг л мэдээлэл гэдгийг бол та бүхэнд бас нэмж дуртахын зүйтэй. Учир нь зөвхөн энэхүү нөхцөл бүрдснээрээ унанч гэдэг юм уу өснө гэдгээр бол бас тодорхойлоход бас хэцүү байдгаа гэж ойлгож байна. За тэгвэл бүр том цагийн трендийг бол бүгдээрээ харцгаая. За 2022 оноос хойшоо үргэлжилж байгаа энэхүү өсөлтийн трендийг бол бид нар regression trend гэдэг ойлголтоор харцгаая. За 22 оны 10 дугаар сарын 10-наас хойшоо өнөөдрийн нөхцөлийг харуул харьцангуй бас өсөлтийн тренд бол үргэлжилсэн хിവэр буюу өөрсдийн тренд нь дотроо явж байна гэж ойлгож болно. За саяны тарифын асуудлаар бол трендээс маш хүчтэй уналт болж гарсан нөхцөлийг бол бүгдээрээ харцгаая. Энийг бол Dow Theory буюу үндсэн гол тренд эргэх нөхцлөө гэж тайлбарладаг. За өмнөх лов цэгийг бол 4-р сарын 7-ны тэрхүү үйл явдал бол эвдэлсэн байж байгаа. За энэ бол тренд эргэх нөхцөлийг бас бүрдүүлдэг гэж үздэг. Гэхдээ Dow Theory дээр бол үндсэн 2 том сигналыг авч үзэх ёстой гэж үздэг. За одооний энэ явж байгаа нөхцөл байдал хэрвээ доошоо болоод үргэлжлэх юм бол энэ хай цэгийг эвдлээгүй буюу S&P 500-гийн тренд нэг тодорхой хугацаанд бол эргээд доошоо болох магадaltaй гэж бол тайлбарладаг. Тэгэхээр өнөөдөр энэ нөхцөл байдлаас доошоо унах юм бол мэдээж энэ хай цэгийг эвдэлж чадаагүй буюу одоогоос 2.5%-аас дээшээ өсөлтийг үзүүлж чадахгүй байх юм бол S&P 500 цаашдаа унах энэ нөхцөлийг бол хангаж ийн гэж ойлгож болно. За энэ бол мэдээж 22 оноос хойшоо харж байгаа тренд гэж ойлгож болно. За тэгвэл бүр ковидын уналтаас хойшоох трендийг бүгдээрээ тооцож харцгаая. Тэгэх юм бол энэхүү тренд мөн адилхан бас өсөлтийн өндөр тренд дээр явж байгаа гэдгийг бас ярилцсан зүйтэй. Хэрвээ энэ богино хугацааны арай ковидынхтай харьцуулбал богино хугацааны гэж харах юм бол энэ 22 оны тренд бол доошоо үргэлжлэх 5000 орчим руу бас үргэлжлэх магадaltaй гэж бол трендэн дотор тренд байгаа гэдгийг бол харж байгаа. Тэгэхээр илүү жижиг цагийнхан тренд эргэх нөхцөл бол энэхүү divergence болно. За бусад индикаторуудаар бол харагдаж байгаа учраас бол хөрөнгө оруулагчид бол үнийг онцолж харж байгаа гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бид S&P 500 индексээр бол цаашдаа тус хөрөнгөний зах зээлийг бол үнэлдэг. Тэгэхээр цаашдаа бол бид үндсэндээ үргэлжлүүлээд S&P 500-аа бол байнга харж явна гэж ойлгож байна. Тэгэхээр мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
Тэнгэрлэгзийн өглөөний хөтөлбөр та бүхэнд хүрлээ. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тэнгэрлэгзийн хөтөлбөр өглөөний мэдээгээр үргэлжлэх болно.